Өвгөн гэсэр лам цэвэн рашийн чүлтэн жамцын түүх шидэт явдлууд ард олноо өвгөн гэсэр лам хэмээн алдаршсан жагрын 81 дөвчингүүдийн нэг тойн эрдэнэ цэвэн рашийн чүлтэн жамц хэмээх 100-аас 100 дамжин түмэн олондоо шүтэгдэж байгаа эгэл бус энэ хүн Сайн ноён хан аймгийн Далай Чонхор вангийн хошуу буюу одоогийн Архангай аймгийн Цахир сумын нутаг хойд тэрхэн их халзан бүргэдээ очир хайрхан уулын өвөр хормойд Эрдэнийн бомб мэт товоох Алтад толгойд 14-р жарны баригч хэмээх улаан хулган жил 1816 онд мэндэлж 80 гаруй насны сүүдэр зэрэгцэн 15 дугаар жарны ялгуусан хэмээх хөх морин жил 1894 онд жанчхалжээ. Шүлтэн жамц лам өндөр биетэй, алаг нүдтэй, ширвээ сахалтай, гонцгой дүү бор царайтай сайхан залуу байсан гэдэг. Энэ ер бусын эд шидэтний тухай товч өгүүл байсан. Чүлтэн жамц хүүг өлгийтэй байхад эцэг нь нас барсан тул бага насандаа төрсөн нутгаа орхин ээжийнхээ ах дүү нарыг бараадан хөхнүүр хэмээх өгөөж баян хангайд суурьшин зуны цагт нагц нарынхаа мал эдээнд туслалцсан бусад үед нь тариатын хүрээнд шавлин бурхны номонд шамдан суралцах болсон байна. Тээнхүү тариатын хүрээнд шавлин сууж байхдаа ёр бишийн эд шидтэй болох нь мэдрэгдэж номын багш нь хүртэл гайхан бишрэх болжээ. Хүрээнд шавлин сууж байхдаа ном эрдэмдээ ихээхэн махруу бөгөөд өдөр шөнөгүй суун ихээхэн шамдан суралцдаг байж. Гэтэл хамт суралцдаг үеийнхэн нь чүлтэм хүүг шөнө орой ном уншиж суухад нь айлгах санаатай бөксөн дээрээ юм зурчаад хатвчаар нь харуулхад урдаа байсан гурвалжин будааг аваад хонгор руу нь шидэхэд будаа бөкс рүү нь шигдэхэд нөгөөдөл нь чүлтэм аллаа зүү шидчихлээ гэд орилдоход чүлтэм гарч очоод үлээхэд будаанууд нь үүрээд унтчихдаг байж гэнэ. Энэ үед хурлын даа чүлтэм хүүгийн багшийг нэгэн өглөө дуудаад танай чүлтэм чинь сансалаас үхсэн хүн амьлуулж гудамжаар амьтан хүн айлгаад байдаг боллоо. Үүнийг болиул гэж гинэ. Багш нь бас хачи юм да. Номоо шөндөл болтол уншиж байгаад унтаад өгдөг юм. Өнөө шөнөл нэг харъя гэж гинэ. Тэр шөнө багш нь нилээд сэрэмжтэй унтаж байтал шөн дундын үед хүрээний ноход шуугилдаад эмэгтэй хүн хөхрөөд байхаар багш нь юу болоод байна чүлтэн байна уу гэд гэрэл гарган хартал эрхэн шажигнаад унтаж байна гинэ. Өглөө нь багш нь хуралдаа очтол хурлын даа. За танай чүлтэм чинь хэд хоногийн өмнө нас барсан залуухан эмэгтэйг босгоод хүзүү сэрээр нь тэрчгсэн гудамжаар яваад амьтан хүн айлгаад байхыг манай гэлсгүй нар өнөө шөнө үдсэн байна. Түүнийг хүрээнээс хөөж явуул гэжээ. Тэгээд л багш нь өнөө шөнө л сахий гэж бодоод нэлээд сэрэмжтэй эртхэн унтаад өгчихнэ. Эдэн ойрон дунд нь нохой шуугилдаад л хүүхнүүд хөхрөлдөө тунжигнэ. Багш нь давхий цэрээд чүлтэн байна уу гэд гэрэл гаргаад хартал байх шиг байна гинэ. Босч очоод хартал өшиглүүрэндээ дээлээ хийгээд хүн унтаж байгаа юм шиг тавьчихаад ханын толгойд эрхээ үлгсэн нь эрх нь өөрөө шажигнан эргээд байна гин. Багш нь суун тусан залбирч
Би ямар заяагаар ийм эд шидтэй хүнтэй уулзрав гэд эрхнээс нь адис аваад орондоо ороод үүр цайтал нойр нь хүрэхгүй хэвтэж гэнэ. Үүр бүдэг бадаг хаяарах үед үүд сэв гэд хаалганы онс мултраад чүлтэм хүү сэмээрхэн орж ирээд ор руугаан орчхож гинэ. Тэгээд үүр сайхан цайнгууд багш нь босоод гаалаан түлэх гэтэл чүлтэм хүү багшаа би гал түлье. Та яах нь гэж хэлтэл багш нь үгүй зүгээр багш нь түлье. Өнөөдрөөс эхлээд чи миний багш. Би чамд ном заана гэж юу байх вэ? Надад чи адис тавь гэжээ. Чүлтэм яалаа гэж номынхоо багшид адис тавих уу гэхэд багш нь чиний эд шидийг хэдэн шөнө дагаж бүгдийг үдч харлаа. Чи ч замаа анхөө. Би ч замаа анхөөе гэжээ. Ингээд багштаа эрхээрээ адис тавьж өгөөд эд шидэн тодорсон хүү шуумазаа мөрөн дээрээ тавьж номын мөр хөөсөн гэдэг. Тэр цагаас хойш чүлтэм жамц хөөг гэсэр лам хэмээн нэрлэн хот саахалтаараа байтугай жалг ус хотлоороо хүндэтгэн хүрэйлж эрдэм номд сургах эгэл бусын гайхамшгийг хөгжөөн хөхүүлэх болсон байна. Гэсэр сүмд 1842 онд урт үүлэн хэмээх гэсэр цамын хатуу сарыг Манжин хааны зөвшөөрлөөр анх зүгэлсэн бөгөөд энэ үйлсэд чүлтэм жамц гэвш гол үүрэг гүйцэтгсэн тул тэрбээр сүсгтэн олонд улам хүндэтгэгдэж үүл ундаг өвгөн гэсэр лам хэмээх алдрыг хүртсэн байна. Гэсэр ламын олон шавнырын дотроос дорн дахны ангаах ухааныг өөрийн орны хүн амьтан ургамалтай холбон судалж өөрсдийн онцлог тохирсон эм эмчилгээний аргыг боловсруулж уламжлалт ангаах ухаанд томоохон шинжилэл хийсэн их эрдэмтэн Маарамб Лүнрэг Дандар Аграмб Санжаа Жав зэрэг олон арван хүн түүхэнд мөнхрөн үлдэж бүтээлүүд нь Монголд төдийгүй энтхэг төвдөд өргөн дэлгэрч одоо хүртэл хэрэглэгдэж байна. Тариатын хүрээнд 14-р жарны огоот баригч хэмээх харагчин хулган жил 1852 онд Тэжээхүү ухааны Шампинлийн хэмээх Мамбин буюу отчийн дуган байгуулж дацанг хичээллүүлэх болон 1866 онд мөн хүрээнд Маарамбын дамжаа барихад өвгөн гэсэр лам Лүнрэг Дандар Маарамбад багшийн хувьд ихээхэн дэмжлэг тусалцаа үзүүлснээ сацуу зарим зүйлд өөрөө биечлэн оролцож байжээ. Өвгөн гэсэр ламын торийн зарлиг түмний хүсэлт олны тусын тулд гүйцэтгэж байсан одоогийн хүмүүс үнэмшгэд барих бас айдас чүрмээр олон үйл хэрэг нутаг орондоо үлгэр домог мэт үе дамжин яригдж байсан нь нутгийн иргэдийн ярианд энхүү үлджээ. Гол гатлуулсан нь Далайван ноён богдод мөрөх хөр явахдаа гэсэр ламыг бараа бологчийнхоо хамт авч явжээ. Замд гол үерлэн боож хэд хоног саатах болох үед ноён гэсэр ламд эд шидтэй юм бол энэ голыг гарга гэсэн зарлиг буулгажээ. Гэсэр ламч бараа бологчдод хандан та нар хөсгөө ачаалаад хойноос оч гэд гол руу явжээ. Нэг хартал гэсэр лам голын цаана гарчсан явж байна гинэ. Голын ус дундуураа ярагдан жирийн гүйхэн болж ачаа хөсөг шуудран гол гаталцгааж ноёны зарилгийг биелүүлж байжээ.
халдвар төвчнийг таньж устгасан нь. Гэсрэл ам нэг удаа хэдэн хүн харуулд гаргаж аль нэгтэйгээс ганц үхэр тэрэгтэй хүн гарч ирэхийг харж бай. Хүрээ рүү ойртуулж болохгүй. Түргэн хэлээрэй гэжээ. Үдээс хойхон ганц үхэр тэрэгтэй хүн гол өгсөөд явж байгаа харагдана гин. Гэсрэл амд хэлтэл дөргөн очоод тэнд нь байлгаж бай. Би одоохон очино гэд өөрөө ч гарч гинэ. Үхэр тэрэгтэй хүнтэй очиж уулзвал үхрийн мах аччихсан хүрээ оруулж худалдах тухайга хэлж гин. Үнийг сонссон гэсрэл ам бүгдийг авахаар үн тохироод доор нь буулгуулж нөгөөх махны эзнийг тэндээс нь буцаажээ. Өөрөө жодгор барьж ороод хамт явсан хүмүүсийнхээ хэдийн модонд явуулж нөгөө хэдээр нь гүнзгий газар хуулан хээр гал түлж том тогоонд нөгөө махыг өөрөө эвдэж жижиглээд чанаж гинэ. Махыг би эвдэж үйнэ. Та нар гар хүрсний хэрэггүй. Болохоор нь надад авчирч өгөөд бай гэжээ. Ганцхан өдөр бүтэн үхрийн мах ганцаараа идэж мөрөөх нүхэндээ морь харж шороо чулуугаар дарж булжээ. Тэр нь гоц халдвар төвчнөөр үхсэн үхрийн мах байсан гэдэг. Жагрын 81 төвчнгүүдийн нэгтэй уулзсан нь. Нэг хавар дөнгөж ногоо цохын гут хавийнхаа айлуудаар тогоо нэрвэлж өвгөр нэг ох өгөөрэй гэд айл бүрт нэг өндгөвч лонх өгчээ. Нөгөө охио дахин нэрвэлж арз болгожээ. Тэгээд манайханд өнөөдөр нэг л юм ирнэ. Хүн мал нохой шувуу юу ч байж мэднэ. Баян мөнх чи сайн харж угаад над хэлээрэ гэж гэсрэл амтан айлдажээ. Баян мөнх гэдэг хүн нь мишгийн мяхан балгуайн элэнц буюу өвг эзэг нь байсан ажээ. Амин даал нүд салгалгүй харуулдаад байж гэтэл гэсрэл амын уяан дээр урд өмнө ёр үзэж хараагүй нэлээд холоос ирсэн болов гэлтэй ихэд гоё эмээл хазаар худраг бүхий хилэн хар морь уяатай байхан тэрэ. Мань хүн ч сандраад гүйж орвол хүрэн турган дээлтэй үл таних хүн ирчихсэн дундаа цай идэ арх тавьчихсан хуучилж суунаг нь. Гэсрэл амч баян мөнхийг энүүгээр эргэлдээд хэрэггүй харь гэд гаргажээ. Оройхон юу хийж байгааг нь үзмээр санагдаад түлээ тэврэн оруулж өгдөг хүн болж орохоор дөхөж явтал дуун нэлээд чангарчихсан инээлдэж байна гинэ. Тэгтэл нөгөө хүн чамайг вандан сарнайх намайг арлозов гэж байхад хэмээн өгүүлтэл гэсрэл ам үгийн таслан бойл тэр хой мөн халах нь хэмээгээд ихэд хөхүүн ярилцж байгааг сонсоод орж зүрхлэхгүй буцжээ. Нар шингэхийн өмнөхөн нөгөө хүн доод үзүүр тойроод явж байгаа харагджээ. Үүнийг тухайн үедээ жагрын 81 төвчнгүүд уулзцаах шиг боллоо гэж настайчууд хуучилж байсан гэдэг. Эд шидэтнийг бишрүүлсэн нь. Богдын хүрээний гандан тэгчлэн хийдийн гэвш дашдорж гэж хүрээ даяараа шүтдэг ихэд нэрд гарсан эд шидтэй лам байлаа. Саяхан болтол хүрээ хотлоор элдв мэдэх мэтгэхгүй өвчин тахал ханайд томууд илгэрхэд гандан хийдийн өвгөн лам нар дашдорж гойн тухай ярьж дурсаж бай гэдэг байжээ. Далай чонхор вангийн хошууны нэг лам дашдорж гойтай нэг зиндаа байж тэрээр чи надтай хамт явж манай нутагт хөдөөл чамд хэдэн юм үзүүлье гэдэг байж олон дахин гуйж байж нэг зун хамт явж гинэ.
Дашд оржин богдын хүрээнээс илүү юу л байв гэд тоохгүй л байжээ. Тариатын хүрээнд очиж 80 тохой майдэр 90 тохой занхуу бурхтыг үзээд богдын хүрээнд байхгүй сайхан шүтээнтэй юм хэмээн ихэд магтан эргэж мөргжээ. Тэр үед гэсрэл ам хөдөө байсан учраас уулзуулах санаатай элдв шалтаг заан хэд хонуулж байтал ирээд хурлаа хурж байгааг дуулаад дашд орж байгаа дагуулan сүмийн үүдэнд очиж миний үзүүлэх гэсэн нэг юм тэр гэж гэсрэл амыг заатал дашд орж ийша гэж хэлээд алга хавсран ухарсаар уулзалгүй бутсан гэдэг. Гэсрэл амын гэрээслэл. Гэсрэл ам жанж өөд болохынхоо өмнөхөн манай нутаг усныхан намайг үеийн үед мартахгүй дурсан санаж явбал Шамблын дайнд мордохдоо намайг сургалж уулзна вэзээ. Би тэр дайнд Базарагчаа Баатар нэртэй цэргийн жанжин байх юм. Энэ жавчиг миний морь байх юм хэмээн айлдаад миний цогц шарлийг хөх нуурын эхний 3 онсны дундах сэтэрхий дээр нь бунхалж нутаглуулаарай. Би тэнд улаан альбангийн гүйдлийг хаагаад хэдэн үеэр нь сууж бай. Тэгвэл энэ нутаг усныханд аюултай өвчин тахал зовлон гачаал тохиохгүй идэж уухаар элбэг амар амгалан аж төрнө гэж гэрээслэл захиасаа хайрлсан гэдэг. Гэсрэл амтанг таалал төгссөний дараа 5 хоноод жавчиг нь насан өөд болсон ажээ. Жавчиг гэдэг нь Срэтрийн Диста базрын хуланц өвөө нь байсан бөгөөд ангөрөө хийдэг Монгол Орсын хилийн харуулд тохон дамлагдж явсан төрийн хар хүн байжээ. Шавнар нутаг хошууных нь өвгөн гэсрэл амыг жанж халсны дараа Шарлийг өөрийнх нь гэрээслэн заасан газар болох Тарвагтай нурууны салбар улсын нэг Содном Даржаа хайрхны салбар хөх нуурын зүүн урдах 3 онсын дундах сэтэрхий дээр суугаа дүрээр нь бунхлан нутаглуулж хожим нь өөрийн гарын шав эрдэм номтой аграмба санжжав ламтныг ойролцоо бунхалсан нь өнөө хүртэл олон 10 жилийн нар салхи бороо цасанд гандж элэгдээгүй мөнхрөн оршиж байна. Тэрч бүхэл 1960 2000 оны намар гарсан хээрийн түүмрийн их гал 2 ламтны Шарлийг тоохой хүрэхгүй зайтай дугуйран тойрон өнгөрсөн байсныг харсан сонссон бүхэн гайхан биширч их ламтны Шарлийг онголсон цэнхэр уулсын зүг гэсэр ламтныг үе дамжин шүтсээр ирсэн уугуул нутаг хошууныхан тасралтгүй зовсаар байсан ажээ.